1984 онд ашиглалтанд орсон Бэрхийн сургуулийн шинэ байрлалын бэлтгэлийн түлхүүрийг та бүхэн харж байна. Одоогоос яг 41 жилийн өмнө энэхүү түлхүүрийг Баяр хөөр итгэл тогтолоор дүүрэн хүлээн авч манай сургуулийн нэгэн шинэ үеийн түүх эхэлсэн юм. 1984 онд Зөвлөлт холбоот улсын тусламжтайгаар баригдсан 392 хүүхдийн багтаамжтай хичээлийн шинэ байрыг хүлээн авч Хинтээ аймгийн боловсролын хэлтсийн шийдвэрээр 10 жилийн сургалттай ахлах сургууль болон өргөжжээ. Нэгээс 10 дугаар ангийн 28 бүлэгт 928 сурагч, 40 гаруй багш, 30 шахан ажилтнтайгаар Бэрхийн 10 жилийн сургуулийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм а. Тэгээ сургуулийн нээлт 84 оны 9 сарын 1-нд болсон. За энд одоо нээлтэнд бүх одоо хүүхдүүд сум орон нутгийн уурхайн орон нутгийн удирдгууд аймагаас төлөөлөгч нар тэгээд манай уурхайг одоо өргөтгөлд ажиллаж исэн барилгын одоо мастерууд ийм хүмүүс ирсэн байсан. Яг сургуулийн одоо дэлгүүрийг тэр барилгын хариуцсан мастер гэдэг хүн надад гардуулсан. Шинэ хичээлийнхаа нээлтийг хийгээд тэгээд хүүхдүүдээ танхимдаа анх хөтлж ороод одоо энэ сайхан танхимд одоо бид нар хичээлээ хийх болсон гэдэг дээр багш сурагч хүн болгон эцэг эхчүүд хүн болгон их баяртай байсан. Тэгээд орж ирэхээр хүүхдүүд бүгд хувцас үлгөөрөнд өгдөг. Тэгээд үлгөөрчөнтэй. Тэгэл орж арахын завсаргааны орж арахад нь тэр коридор цэлсэн бистүүлчнүүд байгаль цэвэрлэлтээс гоё. Их орчин их сайтай ийм сайхан сургууль хөдөө сумд байгаагүй шүү дээ. Хоёр давхар ийм гоё сургууль байгаа. Энд чинь цоо шин байлаа. Багш нар дандаа чадaltaй залуу шин төгсөж ирсэн залуучууд байсан. Бид нар ч одоо дандаа батигтай хичээл заадаг. Хүүхдүүд галууш гадуура тэр уут өмсдөг байсан шүү дээ. Гуталдаа. Анги сургуулаа тэгж хайрладаг байсан. 2014 онд шиг санаж байна. Япон улсын элчин сайдын яамд одоо хүсэл тавиад өвсний үндэс хөтөлбөрөөр ингээд дээврийн их засварыг хийлгэж исэн. Тэгэхэд одоо ирсэн инженер бол манай сургуулиар орж ирчээд танаа сургуулийн одоо энэ бүтэц зохион байгуулалт, байршил ерөөсөө ийм гоё одоо зураг төсвөнд байгаа юу захирлаа тэгээд одоо ийм гоё сургууль одоо байна гэдэг бол улсын хэмжээнд жишг болгохоор ийм гоё сургууль байна гэдээ одоо магтжсэн. Ерөөсөө гаднаас муухай болохгүй анги бол хуушин сургууль байхдаа бас шавар шавхаа ширээд ордог нүдөө л байсан. Одоо тэр шинэ газар чинь тэхий байхгүй өрдөөс маш гоё. Тэгээд харахад их цэвэрхэн маш гоё хүүхдүүд нь ерөөсөө эмзэмсгэр хизээж тийм одоо муухай явж байгаагүй шүү дээ хүүхдүүд бол. Ер нь тэгээд бид нар чинь өдөр болгон үсээ сайхан янзлуулаад ажилдаа очдөг байсан шүү дээ. Өсчин гэж байлаа, ах үйлчлэгээ гэж байлаа. Бүх юм байсан юм чинь. 10 жилийн сургуулийн анхны захирлаар Амгалан баяр, дунд болон ахлах ангийн хичээлийн эрхлэгчээр цогт, бага ангийн хичээлийн эрхлэгчээр Пүрэвчав, хүмүүжлийн эрхлэгчээр Дулам ханд, пионерын ахлах удирдагчаар Совдаа нар ажиллаж байв. Пионерын ахлах удирдагч Совдаа нь пионерын 9 дугаар бүлгэм Орос Монгол сургуулийн улаан бүчтэн хүүхдүүдийн дундах соёл хүмүүжлийн ажлыг чадварлаг удирдан зохион байгуулдаг аймгийн тэргүүний удирдагч байжээ. Одоо тойргийн сумуудаас Баява, Батнар руу Норлон гэх сумуудаас 9-р ангид 84-ний намар эсэлт аваад хүүхдийн тоо бол 8 жилийн сургууль байснаасаа бол нэмэгдсэн. Энэ шилжилтийн үед одоо аймгийн боловсролын эцэс олон залуу багш нарыг манайд одоо нэмж өгөх шийдвэр гарсан. Дунд ангиудад бүгд шинэ сургуулийнхаа байрлал шилжсэн. Ширээ сандал анги тамхиудын одоо зохион байгуулалтыг харгалзаад хуучин одоо хичээлийн байрандаа бол байх сургуулиуд байх шаардлага гарсан. Шинэ сургууль авсны дараа мэргэжлийн кабинетуудыг тохижуулах, материалыг базаар одоо нэмэгдүүлэх ийм шаардлага бидэнд тулгарсан. За жишээлбэл физикийн ижүүрийн кабинетыг Улаанбаатар хотоос татаж авчирч кабинетыг шинээр байгуулж сурагчдад техник сэтгэлгээ хөгжүүлэх, хүүхдүүдээр бие дааж лаборатори практикум ажил хийх том хариуцлага мэргэжлийн багшийн хувьд бол нүүр их хөдөлмөр байлаа. Баяр дарж өгч залуу багш нараа одоо зохион байгуулж залуучуудын гашгаж боргоодыг 1985 онд байгуулад
тэр ирж хүчээр одоо гадна дотнох тогтолтод их юм хийсэн. 86 онд хот руу яваад би одоо багш гимнастикийн хэрэглэн материал авчирья. Энд ч надад ирсэн болох хүн байгаа гэдэг. Гимнастикийн бүхэл бүтэн хэрэглээ аваад ирсэн. Дараа жил нь за би чөлөөлөх нь дэвжээ аваад ирээ. Баямг аврагаас дэвжээ аваад тэгээд одоо гавьяас урах чинь максрын машинд очиад очижсэн хажуудаа. Хашаагаа тойруулаад одоо бие тавирын талбайг тойруулж мод тарьсан. Багшрын хүчээр хүүхдүүдийн хүчээр тарьсан. Ер нь бол одоо хүүхдүүдийг сурагчдыг хөдөлмөрт оролцуулах тухайн бас нэг үйл ажиллагаа болж байсан. 10 жилийн сургууль болсонтой холбоотойгоор Батноров, Баян-Овоо, Норовлон, Идэрмэг зэрэг сумдын сурагчид шилжин ирж багш сурагчдын тоо огцом өсжээ. Мөн Бэрхийн урхаа дахь зөвлөлтийн 10 дугаар дунд сургуулийн захирал Анатолий Камбалны нь Орос-Монгол хүүхэд багш ажилчдын харилцааг ойртуулан нөхөрлүүлэх тал дээр ихэд анхааран ажиллаж байжээ. Манай сургуулийн одоо тэр үеийн нэг онцлог бол Орос-Монголын хамтарсан уул уурхайн төшид сургууль байсан учраас тэр үед бас Орос сургууль үйл ажиллагаа явуулж байсан их онцлогтой. Тэгээ Орос 10 жилийн багш нартай бид нар бас хамтарч их ажилладаг байсан, арга туршлагаа судалдаг байсан. Орос дуу шүлэг Монгол хүүхдүүд сурах, Монгол дуу шүлгийг одоо Орос хүүхдүүд сурах онцлог байсан. Энэ нь одоо манай сургуулийн сурагчдын одоо соёлын хувьд акцентчл гарах нөлөөсөн. Манай сургууль зөвлөлтийн багш нар 2 хүн ажиллаж байсан. Орос сургуулийн багш нартай одоо холбоо холбоо маш их өргөн болж ирсэн. Анна Грасимовна гэж хичээл хүмүүжил эрхлэгч байсан. Тэр хүнтэй бид нар чинь тэмцээн уралдааг нь манай хүүхдүүч тэгээд ер нь 10 жилийн хүүхдүүдтэй байн уралдаан тэмцээн зохиож гоё байсан. Тэгээд ер нь хил усандаа сайн параллел ангиуд хоорондоо тэмцээн их зохиодог байсан. Тэгээ хоорондоо маш их харилцаатай ангидаа хичээлдэн суудаг, зөвлөдөг юм байсан. Манай хүүхдүүд чинь бас айгүй азтай энэ Орос хүнээр Оросоор яг жинхэнэ Орос хүнээр заалгах одоо их дуртай тэрэндээ мэриэмжтэй олимпиадад бас сайн оролцдог юм байсан. Тэгээ Орос хэлний хичээлийг мэрэгчлэн заахаараа шал өөр шүү дээ. Тэрний дуудлага муудлага одоо тэгээ тэр өгч байгаа даалгавар энэ тэр бүгд өөр. Багш нарыг хүндэлж байгаа хүндэтгэл энэс ахуулаад үзэхэд бол бас л арай дорой соёлтой. Тэр үед бол одоо зөвлөлтийн ард түмний нөхдүүд одоо энд ажиллаж байгаа учраас тэр талаарч бас арай ондоо юутай байсан байж магадгүй. Манай багийн хамт олон бол сургуулийн чанарыг дээшлүүлж сургалтыг амжилттай явуулж ирсэн учраас Хэнтийн аймгийн хэмжээнд 3 жил дараалан эхний байрыг эзэлж ирсэн. Сургуулийн хөдөлмөрийн хичээл нь хүүхдүүдийг техник сэтгэлгээ, гар урлал, зохион бүтээх ур чадварт сургах чиглэлээр явагддаг байсан бөгөөд Орос сургуулийн хөдөлмөрийн багш Виктор Петрович Пучинин, Монгол сургуулийн хөдөлмөрийн багш Төмөр Хоёг нар нь хамтран сурагчдаа авто загвар, усан загвар, нисэх загваруудыг хийхийг заан сургадаг байжээ. Үүнээс сурагчид техникийн хөдөлгүүрийн систем, жолоодлого зэрэг ойлголтыг авч гаргасан загваруудаараа аймаг улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байв. Манай сургууль нь үүссэн цагаас эхлэн спортын олон төрлийг хөгжүүлж ирсэн ариун уламжлалтай. Волейболын спорт нь олон үеийнхний турш Бэрхийн сургуулийн нэрийн хуудас болж байлаа. Ер нь бол биеийн тамир сайн байсан спортоор. Баяр дэж бүхэн секс хичээлүүлээд байсан би санаж байна. Тэр волейбол бол үнэхээр манай Бэрх бол гарамгүй л да. Тусан дэж багшийн шавнарч одоо ер нь үеэрэл байж. Тусан дэж байгаа үед л үнэхээр манай Бэрх бол волейболоор мандажсэн шүү дээ. Бэрхийн сургуульд нэгэн содон мөнгө нэмэх болсон зүйл нь сурагчдын волейболын баг байлаа. Багш дасгалжуулагч Лусанд орчин сурагчдаа 14 оногоор хичээлээс чөлөөлүүлэн сувилийн байранд нэгдсэн журмаар байрлуулж бэлтгэл сургуулалтыг хийлэгдэг байжээ. Лусанд орж багш нь зөвхөн бэлтгэл сургуулалтанд анхаарахаас гадна тамирчдын сахилгават, дэг журам, хувцаслалт, ариун цэвэрт ихэд анхаарч дүрэн журмыг ягштал баримталдаг байв. Энэ үеийн Бэрхийн сургуулийн волейболын баг нь тухайн үедээ ховор байсан Шанхай гутал, гидер, жумын биеийн тамирын хослоор чигдэрдэг байсан нь бас нэгэн онцлог нь байлаа. Өдөрт бол хүүхдүүд байрлсан үедээ бол өдрийн 3 хоол иддэг.
Тэгээд л үргэлж өглөө өдөр орой тасралтгүй бэлтгэлээ хийгээд нэрнийхээ хүчээр одоо тэмцээнд маш сайн оролцдог. Бэрх гэдэг чинь нэрэндээ таарсан ёстой янзын бэрх хүмүүс байсан. За энэ ерөнхий улсын сургуулиудын дунд одоо урлаг спортын том наадам, яргуй наадам гэж явагддаг байсан. Яргуй наадамд бол байнга байр эзэлдэг байсан. Дууны багш, биеийн тамирын багш нар бол энэ сургуулийг өөд нь өргөж явах ёстой байдаг болохоор одоо энэ ажилд бол одоо дуу биеийн тамирын багш нар бол их өндөр хүүхдүүдэд хичээлүүлж авч явдаг байсан. Манай сургуулийн түүхэнд тохиолдсон нэгэн хүндхэн үеийн баримт кино мэдээний хальсанд бичигдэн хадгалагдаж үлдсэн байдаг. Монгол Улсын ерөнхийлөгч ажилд хичээнгүй хөдөлмөрч малчидтай уулзсан учирч ярьж хурч явсны зэрэгцээ ажил нь зогсон уурхай зөрөгчдгүй болсон хоосон сургалтайч таарлаа. Ерөнхийлөгч Чичирбат ажил хаяхан та нарын эрхэм асуудал боловсролын тогтолцоог өөрчлөх тухай та бид яриад байгаагаас биш өөрсдөө өөрчлөх ажил хийхгүй байна. Гадны орчны нөлөө байгаж гэлээ Монголын үр хүүхдийн хувь заяа ирээдүйн багш та нарын гарт шүү гэдгийг онцлон анхаарууллаа. 1990-ад оны нийгмийн шилжилтийн үеэр улс орны эдийн засаг доголдож бүх салбарууд санхүүгийн хүндрэлд орсноор багш нарын цалин олон сараар тасалдаж эхлээд байв. Төрд багш нарын дуу хоолойг хүргэх, ажил амьдралын хэвийн байдлыг хангуулах шаардлагын дагуу багш нарын ажил хаялт улс даяар өрнөсөн юм. Улсын хэмжээнд ажил хаялтын хороод байгуулагдаж, бэрхий сургуулийн багш ажилчид ч үүнд нь нэгдэн үзэл бодлоо илэрхийлж байжээ. Нэг тэгж одоо багш нарын хонторд бас нэг бөөнөр суугаад цаг магаа бүртгүүл тэгэхгүй л ерөөсөд оролцохгүй болцохгүй гэсэн нэг тиймэрхүү үйл явдлууд болсон шүү. Зөв ер нь одоо дээд газараас нийт манай улсын хэмжээний одоо нийт багш нар маань ерөнхийдөө бас тэрнийг одоо бас дэмжиж байгаа юм уу яаж нэг тиймэрхүү журмаар орсон. 2002-оос 2003 онд Дэлхийн Зөв Монгол Олон Улсын байгууллагын Хинтийн нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд сургууль завсардалтыг багасгаар багш намуун байгаль нарантуул нарн 45 сурагчтай альбом бүс бүлгийг нээн ажиллуулжээ. Баг сургууль дээр тусгай анги танхим гаргаж өгсөн. Тэнд хичээлийн яг л ерөнхий боловсрол сургууль шиг хичээлийн цагийн хуваараар ажилладаг. Сургууль завсардсан байж болно, өвчний актаар гарсан байж болно, ажил хөдөлмөр хийж байгаа насан турш хүмүүс бүгд хамрагддаг. Эрүүл ахуйн хувьд ажил хөдөлмөр эрхлэх бүх талын боловсролыг тухайн хүнд олгодгоор онцлогтой. Мөн энэ онд Дэлхийн Зөв Монгол Олон Улсын байгууллагын санаачлагаар Болормоо багшийн удирдлагад ор 11 сурагчтай хүслэн ховоз 20 сурагчтай дүүл бүлгийг нээн үйл ажиллагааг явуулж эхэлжээ. Эдгээр бүлгүүдийг нээснээр сурагчдыг эх оронж, нийтэж, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлж, өөрийгөө илэрхийлэх, манлайлах, багаар ажиллах, сахилга баттай цэвэрч нэмбай байх зэрэг олон талын чадварыг сурагчдад суулгаж өгсөн ач тустай. Энэ үеийн бэрхийн сургуулийн захирлаар Амгаланбаяр, Алтан гэрэл, Сүхболд, Ганбат, Дэлгэрмаа, Намсрай жавнар ажиллаж байжээ. Орос Монгол багш нарын хамтын арга барил сурагч бүрээ гэсэн халуун дулаан сэтгэл нь 10 жилийн сургалттай бэрхийн сургуулийн онцлог байлаа. Сургууль гэдэг бол зөвхөн барилга байгууламж биш, сэтгэл итгэл шингэсэн багш нарын хөдөлмөр, сурагчдын мөрөөдөл тэмүүлэлээр цогцолсон гэрэлт өргөө юм а.